Миша асрах айн тэдэнд юу тохиолдох гэж байгаа гэсэн. Бьорны зөв байлаа. Энэ бол түүний хоосын орон сферийг бүгдийг шингээх үед идэвхждэг Рякусын ультимейт ур чадвар болох мөгийн ангал үнэхээр мөн байв. Хязгаарлалтмас хугацаанд та урдсан бүсээс зогтох ёстой. Гэвч залтай тусгай FF-ийн улмаас та дөрөв татагдах болно. Нүд эрмхийн зуурт бүх хүмүүс төрөө телепорт хийгдэх ба. Бьорн ойрцоогоор 200 орчим судлаач үлдснээс ердөө 20 жаргуу кланик гэж барьцаална. Энэ галзуур хэвшгэд 50 байсан боловч тэдний улынх нь ердөө хэдхэн 20 минутын дотор өгчээ. Судлаачид болон кланы гишүүд чангаар мар холдож бие биенээ буруутгаж хэвшин. Кланы гишүүн тэдэнд цааслуулаагүй дэ талархахыг хийж клан тэднийг цаашид хасамжилна гэж гордох хэрэггүй гэв. Гэнт нэг нүбсэн дугаарч тэр энэ бүхнийг мэддэг болохоо хэлээд цахтаа эндээс гарахгүй бол бүгд өхнө гэж тайлбарна. Хаашаа ч хамаагүй 5 км явхад фри болгоч монструуд гарцаагуудаар хатаж хандарч хэрэгтэй болно. Бьорны гайхширлыг төрүүлж тэр залуугийн хийсэн нь үнэхээр зөв байв. Гэвч жинхэнэ асуудал нь Рякусын клон болон хоосын сүнснүүд тэднийг тасралтгүй амарч түү дайрах болно. Эхнээсээ юу ч хийхгүй хан өхөх гэсэн үг төл оролдоод үзнэ гэж судлаач ташхирна. Миша Бьорноос ямар нүүдэл хийхийг асуухад тэрээр ийм арчаагүй боломжоор мөрөөцөхгүй гэж бодно. Оронд нь тэд амжилттай болох хайвгүй өндөр магадлалтай зүйлээр мөрөөцөх болно. Тиймээс тэрээр Мишаг дагуулсан ах тайлан суугаад чиглэнэ. Түүнийг шатаар өсгөхөд тайлан зогсохыг. Эс бүгээс аюултайг анхааруулж холовч хажууд нь Миша зогсож байгаад хараа зогсно. Манай залуу хуучны архины найзууд шиг хайш яаш мэдлэх боловч Китийн жир татан биш тал тайлан бухимдсан харагдана. Тэгтүч тэр гинтхэн Орк Баатрын эсэнцд байгаа эсхийг тайлнаас асууж мөрөн залууг бүрэн сандрагна. Тайлан түүнийг үүнийг хэрхэн мэдсэнийг шаардсан асууна. Уг хариу үйлчлийг хараад тэр өөрөө мөрөд тэрнийг амжилттай боллоо гэж бодон эсрэг дүүшиг зомлцсон. Жаргуу кланаас ертөө 23 гишүүн үлдсэн бөгөөд тайшин сансад эзэг босхын үеэр тэдний олон дайчид өргөцсөнийг ойлгоно. Түүний хажуу дахь хөгшин мэд цагийг хүртээгөө хийж юу хийх төлөвлөгөөтэй байгааг асууна. Урд талын цавхтыг авч чадах хайтахан танк байхгүй. Тул ердөө ойрын зан хоёрт илэр нэг сүлж, нэг сэртэнтэйгээр зан гаргаж чадахгүй гэж эцэцэдэн. Дамирж авч чадах ганцхан хүн байсан бол тэр замыг хялбархан нээж чадах байлаа. Тэгтүс гинт тэрээр доороос бэрэн бүгдэд зөрөөж зам нээж өгнө гэж ашигхыг сонсно. Эц шууд л түүнийг хинбэ гэж асуухад хамгаалагч Карстайны хожид дүүрт дагаад яваа. Мөнхөг варварыг тоохгүй байхыг хийж боловч эц өнийг өөрөө шүхвэ хийсэн. Дараа нь хамгаалагч Орк Баатрын эсэнцийг өвөл зам нээж өгнө гэж варвар шаардж байгааг тайлбарна. Эц цаг алдчихгүй амьд үлдэх боломжийг хамгийн их дэвшлүүлэх эхний хүнийг тодруулдаг амьд үлдэх инстинкт өөр чадвараа идэвхжүүлнэ. Тэгэхэд бэрэн төсөөлж боломжгүй хамгийн ламар гэвлэр гэвчтэн. Тэр бол тэдэнд амьд үлдэхэд төсөлж чадах ганц хүм юм. Одоо тэнэглэх зүйлгүйгээр эзэг Бьорн доорт нэрийг нь асах ба. Бьорн дараалсан 2 дахь мөрөндөө яснаа мэднэ. Бьорн жумалцсан. Тэд түүнийг том аав гэж дуудаж болно гэж бүрэн итгэлтэй хариулна. Жарвик кланы вице капитан өөрийгөө оз гэж танилцуулсан. Бьорн тэднийг Орк Баатрын араас ирж байгааг хэрхэн мэдсэнийг асууна. Бьорны баг зэрэг хөлсгөөч хөлөгч өөр зорилгоо агуулж бол тэдний шиг том клан оркийн амьдрах орчныг эзэлж тийм их бичгэл бараатай ирэхгүй шалтгаан байхгүй тул зүгээр таамаглал байсан гэж хэлнэ. 5 дугаар ранкийн Орк Баатар бол тархины ширээн 770 орчим орк дайчны кристалл зөргөөлдөөд үддэг нууц тус юм. Тэр бүх бэлтгэл бараа бол Орк сорт гарч ирэх тохиолдолд зориулсан ба капэж. Тэдгээр нь одоо хүртус гар хүрээгүй байгаа тул Бьорн тэднийг Орк сорттой хараахан таараагүй гэж тооцоолно. Бьорн нүунийг эвлюшн батсанд оц баг зэрэг сэтгэл нь хөдөлж тэд яагаад түүнд итгэх ёстойг асууна. Бьорн өөрөө бол тий авч яваа варвар хүн гэж таймнаар хариулна. Үхшгүй тамаг цас сархичийн мөн чанар болон хүүрэн голмын өвдөлт даах чадвараар сэлбэрсэн. Депутат Ахмад түүний яриаг тасалж түүнийг ерөөсөө гар таарцнаа ширдэг тулаанч гээд Бьорн түүнийг зөвшөөрөн. Ерөөсөө ингэв. Эзэнэд болон хамт байсан нөгөө хоёр тулаанчаас нь хавгүй дээр байна гээд Бьорныг халтай химээ мартаж түүнд нөөц бололцоогоо бооцоолон оруулахар зөвшөөрөө. Мишагийн анхыг хэлэх гэж оролцсон ч мөн чанарыг нь хурдан авчир гэж тушаан амийг нь даглав. Тэрээр Бьорнд хөрөнгө оруулах нь өөрсдийн хүмүүсээ илүү олноор аврахад тустай учир үн цэнтэй гэж тайлбарлав. Тэр Карстайныг хурдан хөдөлгөх хэмээн дахин хашгирч Бьорн дотроо ихний садыг дасандаа баярлна. Орк Баатрын 3 төрөл байдаг бөгөөд тус бүртээ аимшигтай аратан юм. 5 дугаар зэрэглэлийн мангас байсан ч тэдэнтэй толцоход бүтэн дайралтын баг шаарддаг. Орк ах дөөс гихтэд тус бүртээ өөр өнгийн мөн чанарыг агуулдаг. Даниш нь Тэмүүллийн хашгираа өнгөтөг улаан өнгөтэйг унгаана. Дэштэн тулааны зэрэг тогтайцсан хэрэг. Харин тараас нь Бьорны найдаж буй ногоон өнгөтэйг унгаана. Тэр айлынх нь бол химэн гайхаж ногоон өнгөтэй байж таарахад баярлсандаа дэлбэрхтөхөө. Тэр төрөг хурдан нээж Орк Баатрын мөн чанарыг шингээн биеийн бүх үзүүлэлтэд бараг бүгдийг нь нэмэгдүүлв. Асар их хүч биеэр нөрсөхөд ган чичирч одоо өөрийгөө барьж дийлэхэд бэрх болов. Эц түүнийг хяналтаа алдахаас өмнө хоёрыг хэрэгслээ тайлхаж зөвлөв. Бьорн хийснийг нь дагаж бүх хэрэгслээ Мишад хүлээлгэн өгөв. Дараа нь эц ивент тэтгэгчийг бөн хожмол бичиг ундамжийг түнд өгөөмрөөр цуглуулсан өгөв. Бьорн наадамд байгаа юмшиг хуулны бичгүүдийг уншиж ундамжийг араараас нь зархиж эхлэв. Дэжтэнгүү цугларын нийтв хамгаалтын шившээ хийж түүнийг дээд зэгтэнд очдог. Эц таланд цас өхийг дахиж түүний идэвхгүй ур чадварыг хуулбарлах нь хамгийн тустай гэв. Талан бугуугаа үех ялыг төсөж
Биеийн дуртай ундаахаа ууж байгаа шиг далаж ихшв. Үгээр тэр карштаны эвдэгч ур чадварыг төр хугацаанд авч нүд нь улаанаар гэрчдэв. Эц нүднийх нь өнгөө шууд таньж идэвхтэй ур чадварыг нэг дахин хавсаар нэмэгдүүлдэг гэдгийг тэмдэвшв. Депутат Ахмад Биернийг бижин үү гэж асуухад зэрэг дайчин бочин хүжээн байсан ур чадвараа идэвхжүүлж ихшв. Түүний нүд улаанаар гэрчдэж биеийн томорч ховцсон нөрөгдөж ихшв. Эцэст нь тэр ог тогтсгүй өндөр асар том гигант болон засв. Мишаа энэ боломжийг алдчихгүй сэмхэн харах ба эрен тойрон тохирчид өөрсдийгөө хитрхи жижигхэн мэд мэдрв. Тэр дүрийг хараад бүгд чимээгөө болоход эцэд ханварч бүх нүмергийг цуглуулахыг тушаав. Биерн эцэст нь хацаасан татааштай болж эд зүүнийг 30 минутын дотор дуусгаж чадах гэж асуув. Биерн итгэхтэйгээр мишийн гүнзгий ямсгаа авч зэрэг дайчны дайны хашхрааныг цурааталан цогсоошгүй танг шиг өрөш тайрв. Депутат Ахмад бусадтай тэрхүү хагас нүцгэн асар том залууг дахыг хашгирч бүгд түүний араас дайран оров. Биерн гартан даатгсан амнасыг анхаарч өөрийгөө улам нэмэгдүүлэхийн тулд зориосны тамга чадварыг идэвхжүүлв. Дотор нь асар их хүч оргилохыг мэдрэхэд түүний нүрэнд инээн сэхлэл тодорч цаашид бие барихаа болохоор шийдэв. Тэр ямар ч хэрэгэлзээгүйгээр Якус руу шууд дайрсаа. Түүний замд олон хуурмаас гарч ирсэн ч 2 метр хүрэхтэй өгөөтэй өндөртэй тул түүний эсрэг ямар ч боломжгүй байв. Тэр тэднийг нэг нэгээр нэц зөхөв. Гэсэн ч тэдний хараач түүнд асар их хөвдөлдөг. Хүүрэн голмын мөн чанараас ирсэн өдөртөй ах чадвартай ч цус сорвчийн мөн чанарын ачаар зүрхээ хамгаалж явж бусд нь хамаагүй. Аз хэтрүүлж болохгүй гэж хашгирах боловч тийм том биетэй биерэн бие байж чадахгүй. Түүний нэмэгдсэн өдөх ур чадвар нь түүнийг мангас татгасаран залгаж улмаар аялагчид аюулгүй үздв. Карштай хурмалуудын нэгтэй тарж тойг орсон ч хараад буцаж тасхыг шууд мэдэрч сахилдуудаа санаж өхийг хашгирав. Биерэн түүнийг тэнэг гэж дуудаж өхийг өсөхгүй байвч битгэ бол гэж хэлв. Сэхэж анхаарсаа тарсан суу хандуулах ба биерэн фронтын тэргүй инээнд ганцаараа байсан дээр гэж бодон хурмалуудыг араас нь бут цохон өргөжсөөр байв. Түүний эрүүл мэнд талтаа ороход Орог Баатрин идэхгүй Баатрин зам чадварыг төвчиж бүх хамгаалалтыг нь нэмэгдүүлв. Үүнийг бүрэн ашиглахын тулд тэр шууд урд байх хэвээр тус хүн ажлыг хийх хооронд бусдыг ард үлдхийг хийв. Талан ухарч эзэн хажууд ирэхэд эз 50 нэрээ ихсүүлв. Түүнээс гадна юу гарч ирэхийг таашгүй тос ухрах нь ухаалах хэрэг гэж эцэс хэлв. Талан дуртай дургүй зөвшөөрсөн ч гүн золттой өгтгийг дааж чадахгүй байснаа мэджээ. Хэдийгээр тэр богино хугацаанд урд байсан ч Биерн тис өөрөө хөвгөлтэй гэдгийг ойлгов. Тэр одоо болтос энэ залууг эмхгээр дүүгээ дагаж яасан жирийн нэг залуу гэж бодож байснаа. Биерн яг хин бэ гэж ирэлцэж өгсөв. Анх уулзахад дууч гардаггүй байсан. Ээж нэгэн зэрэг дайчин байв. Өвдөж даах чадвар болон танк шиг хүч чадвартай. Биерн заван самраан дунд чогт хэрэгэлцдэггүй. Талан өөр хинт тийм зэрэг байхгүй хүлийн зөвшөөрч Биерн тэдний бат сайхан нэмэлт болно гэж бодов. Энэ хооронд бусад хүмүүс ч бас тэр зэрэг дайчин хин бэ гэж асуув. Өөрсдийг нь аварсан талхаж тэд мишагаас асуухыг орцсон ч тэр сайн муу шиг башаач өнгөрөв. Оз инэм сэргэлж хэрэг Вашкон иргэн нэрвэх яг иш Биерн шиг харагдах байсан гэж хэлв. Талан тэр засуугийн нэрийг гайхах шаардлагагүй гэж өөртөө хэлв. Гэвч тэдний эргэн тойронд шум цангаран үүд гарч ирэхэд тэрхүү амар 50 байдал хортон доосв. Бүгд түүн рүүгүй чивсэхэд талан бүр тэр үед Биерн гэж хинбэ гэдгийг түн удахгүй бүгд мэд басан гэдгийг чимээгүй зөвшөөрөв. Бүгд төгсгөл хаяан дэвшээ химээ нэг нэгнээ зоригжуулж өгшөв. Харин Биерн арай жахан үлджээ гэж твин шууд үүд өсрөв. Басгаар давах шин түүнийг ихэнд болохоор чадвар дуусаж хэвийн хинжээндээ орон тэр бүгд бүсийн хараалаас мөлтрөв. Баяр баясгшин өрнөсөн ч орчлох чимээ агарыг зөсөн бүхний засаахад зарим хүмүүс хамжиж гарч чадаагүй Биерн шууд айлхав. Оркийн дотор дэвсгэрнүүд ирэмхийн зөөр ууршин алгуулж Биерн тэднийг түн аюултай агаад талуудсан гэдгийг мэдэв. Тэр тэднийг ерөөсөө 9 минут гарсныг гайхамшиг гэж хүлээн зөвшөөрөв. Эцэж бас ингэж бодож байсан ч бүгдийг сэрэмжтэй байхыг санаалав. Учир нь дуусаагүй байв. Биерн үүнийг зөвшөөрнө. Учир нь энэ бол Пау зөвхөн ихний шат бөгөөд одоо амьд үлдэхсдийн нэг нэдэж болон тэнд ирэхж бай. Тэр хинч тохиолдлоор сонгогдож болно гэж тооцоолно. Тэдний нэг нь биш байгаасай гэж дотроо найдана. Гэвч Миша чичир чихлэн түүнийг ухаан орууллаа. Тэр одоо дахиж хөдлөж чадахгүй гэж чимээгүй сандарна. Биерн өөрийн азгыг зөвхөж түүнийг идэж болгон сонгогдсоныг ойлгов. Тэр яагаад энд байгаа олон хүнээс заавал тэр байх ёстой гэж гайхна. Тэр юу болоод байгааг асуусан ч өөрийн ах нарыг нь орцолон эргэн тойрны хүмүүсийн хүүтэн харцыг анзаарч бүхнийг ойлгов. Идэж болгон сонгогдсон нэг нь мдээгүй болж хүртлээ Якусын ганц бай олон тэнд ирэгдэн. Эзэн Миша байсан ишт гайхан урах шалгаж Биернийг тэдний план тэсхийг зөвшөөрөөс хамгаалал санал болгов. Биерн одоогоор хинтэй ч хамтрах бодлого байгаагаа шалгуухан хариулв. Эзэн нь харамсалтай гэсэн ч хэрэг Биерн сонгогдсон бол өөр сонголтгүй байхаасан гэж нэмж хэлв. Биерн Мишаг тэгрэн авах үед эц тэдний хэсцэж ингээд дуусахаар болсныг мэдэгдэж
Хотод дахин уулзсан гэдэгт найдаж байгаагаа хэлв. Бьорн амьд буцаж ирэхгүй байх магадaltaй гэж хариулв. Эд сандарсан шинжгүй Бьорныг ирхэн ирнэ гэдэгт итгэжтэй байгаагаа хэлв. Сарлах бэлэг болгоод тэр шившигчдээр сүүрчийн хамгаалалтын шившрэгүүдийг хэрэггээд түн дамжиж төсөв. Бьорн тэднийг ч бас эцсээ хүртэл шахардсныг мэдчихсэн тул шившрэг болсон бэлгийг талархах стагаар хүлээж авав. Тэр Кшан сүүрчийн удаа талархаас илэрхийлж Арс түүнийг амьд үрхийг санаасгүй Риакос тэдний араас нь гэдгийг хэлв. Бьорн үнийг мартсан байснаа санаад мишээж хөдөж ихнэ гэдгээ хэлв. Лабиринт хаагтахад ерөөсөө 15 минут үрцэн бөгөөд Риакос хэдийн сэрж цус харангасан нөхцөл байдлыг хэлбэр байлгахаар огт төлөвлөөгүй бай. Бьорн хамаг хурдаараагүй хөд Миша түүнээс халуун ич ялгархыг мэдэрч улам чангаар хархираанаас мангас авчиж байгааг ойлгов. Сандрал биедэн шорхсон тэр түүний бүтэн нэрээр нь дуудаж одоо болохгүй. Риакис түүний араас хөөцөлдөж байгааг мэдээд тэрээр гэр бүхэн хүртэл аюултай зүйл шиг үзэж өрөөс нь нүүр бүрөөжжсэн тэр жигшиж дүүрэн харцадыг саналаа. Бьорн түүнээс юунд тухай яриад байгааг асуухад тэр юу ч биш гэж аргалаад өөрийг нь орхихгүй. Тэрээр тэд тийм ч дотн биш бөгөөд өгсөн ч хамаагүй. Тэгээд насан туршийн хүслээ нэгэнд биелүүлсэн гэж нэмж хэлв. Бьорнд түүний яриа тэнийг санагдаж өхийг хүсэхгүй байгаа нэртэй хад яагаад ийм юм яриад байгаа нь шуудхан өсөв. Тэр чин сэтгэлээсээ ярьж гэн гэж зүтгэсэн ч Бьорн түүнийг зүгээр хаягдахаас айж гэн гэж хэлсэн нь түүний эмзэг цэгийн хүндв. Тэр дахин дарамт болохыг хүсэхгүй байх гэж ууртай хэлдэг. Бьорн тэр мэдрэмж амнаснаас нь илүү чухал гэж 50 асуугаад үнэнээ хишгийг шаардав. Жихнээсээ амьдрмаар байгаа бол зүгээр л туслан цогоход хангалттай. Тэгвэл ядаж боломж харна гэж хэлв. Миша түүний яриаг ядаж варуурах хүн шиг байна гэсэн чадхыг нь ойлголоо. Тэгээд Бьорн түүнд амьд үрдэхийн тулд явах ёстойг харуулсныг эцэст нь харав. Жаахан мэдсэн тэрээр сая үнэхээр өрөвдөлтэй жаахан хүүхэд шиг байснаа хүлээн зөвшөөрөв. Тэснээ гинт сэргэж хэрэг Бьорн түүнийг аварвал хаашин ч байсан дааж явна гэж мэдэгдэв. Бьорн үүнийг аль хэдийн хэлсэн гэж сануулсан ч тэр инээн сэвсэн энэ аян дайнаас салах бүх засаа өгнө гэж амссан нь Бьорны таашд илүү нийцв. Яг энэ үед кланы бүх бафферч бороо орч ирснийг тэр анзаарсан аюулт мангасыг арт нэрснийг итгэж байлаа. Дээрээс нь нэмэгдэж илүү олон хоосон сүнснүүд араас нь хөөж эхлэв. Бьорн нууц хүзрөө ийм хурдан ашиглах болсондоо шүд зөм бухимдаж аваргаж хурж чадвараа дахин идэвхжүүлв. Түүний бие дахин үзэмж тамран үзүүлэлтүүд ногцон өссөн ч одоо хамгийн чухал нь түүний том алхмууд байв. Сүнсний хүчээрээ энэ хэлбэрийг дахин 3 минут орчим барьж чадна гэж тооцоолоод Мишагаас цаг асуув. Тэр хүзүүнээсээ зүүсэн цагаа хараад 200 секундээс бага хугацаа үлдсэнийг хэлэхэд Бьорн цагаа үргэлжлүүлэн тоолохыг санаалав. Бьорн сүнснүүдтэй толбохоор бэлтгэн урагштай харахад Миша хорч тоож эхлэв. Тэрээр тэдний замд байгаа шар мэд цүнх захин гарахад Миша 106.15 секунд үрцгийг зарцав. Цаг аажмаар багасаар байсан ч тэднийг портал руу ойртох агшинд тэдний ард асар том овор дүрцэн асав. Бьорн мэрэгж хараад бараг бүдэрч унахаа шахав. Нөгөө асар том зэвүүдсэн мангас араас нь гүйцэж ирснийг хараад түүний дотор пал хийв. Мангасын асар том амьсгалын товтлогоо азар хоосын сүнснүүдийн хэсгийг орчин хайж замаар нь гүйхэд хэлбэр болгосон ч асар том хомс толгой дээр нь заншихийг Риакис одоо цохицаад ирснийг харуулв. Миша тоолохыг үргэлжлүүлэн зарах хооронд мангас асар их хүчээр доос цогсон ч Бьорн намжиж босбож чадлаа. Өндөр асар том хоосын мангас хашхин тэдний дээрээс нь шитгэхэд буян шүдээзв. Тэр дахин гүйсэн ч Миша ахаад паникт орж өөрийг нь аврах ямар ч чадахгүй гэж ярьж эхлэв. Тэр түүнлүү дуугаа хорхыг зандарч хаях тухай ойлголт огт байхгүй гэдгийг ойлгуулсан ч тэр мархахыг хичээсээр байв. Тэр яриг нь тасарч түүнд амсаж төгснөө санаалав. Ганц амралтын төлөө амьдарсараа дэн чин тавьж байгаад тэр итгэж чадахгүй байтал тэр хинч хүн гэж хэлээгүй. Химэн зөрүүлэн хашгирв. Тэр амьд гарахаар төлөвлөж байгаагаа хашгиран хэлсэн ч яг энэ үед мангас дахин цэцэргаар харун түүний гарыг товчлон хайжээ. Тэр өвгтэйг анзаарах цөөгөөгүй цаг хэд өгч байгаа гэсэн. Миша дахин бууж өгөхдөө хүн ээрч мөрсөн ч түүнийг хашгирахад эцэст нь ихэр татан даасан секунд үлдсэнийг хэлв. Бьорн нэртөө ганцхан минут тэсэхтэйгээ харч шидэ зосон бөгөөд одоо өрөөсөн гаргүй байсан тул цогтох боломжгүй болов. Тэр эргэлзэх зөрхөө агарт өндөр өсөрсөн бөгөөд Миша түүнийг мангас руу шууд дайрч байгаад орсон хашгирв. Тэр цагаа дахин хичхийж зандрахад тэр 50 секунд гэж хашгирсан бөгөөд Бьорн мангаст өөрийн хөлтөөр амьсгалын давталгаа хийх нь илүү хэцүүг анзаарав. Риакис тэднийг дор няц цавхиж чадхад аюултай байсан ч Бьорн өргөжтойрн зүүн баруун тийш болтож эхлэв. Тэрээр Жарбик кланы тулааныг санаж энэ нь Риакисийн давталгааны хэв маягийг уншихад туссныг саналаа. Гүүрэн дээр 30 секунд үзлээд байхад тэд тулцаар байсан ч яг амжилттай босох гэж тэр хамгаалалтаа сазруулж дээрээс сасар том сүүж бууж 90 түүнийг шидэж ирэхв. Тэр газарт хүчтэй өнөж шокондо орон хөдж чадахгүй ихэхэд хомс дахин бууж ирэв. Тэр ингээд дууслаа гэж бодсон ч эцсийн агшин түүний сүнсний хүч дуус чаврагч хонроо арилснаар буцаад хэвийн хэмжээндээ очсон тул нэцлүүлж өөхөөс арай гэж мултрав. Өвтөө 1 секундын дараа гэхэд амнаас ирсдэх байсан тул Бьорн гахан буцаж өсөв. 10 секунд үлдээд байхад тэр салуутай юм шиг мангасын хонслоо авирч өшөв. Тэр Риакисийг гүн шүдэлж зуран мангас түүнийг сэсрэн хаях гэж улайран хөдөлгөхөд зурам үлдээв. 3 секунд үлдээд байхад мангас өөр хөмстойгоо санаж тэднийг хоёр зөнгөн чанга хатхан
Тэднийг залхихаар зөвөн шүлсэн гойцсон амааны. Гэвч биер нь зүгээр л ичтэй инээн зүйрч. Асар том хотын хот цаг дуусч байгаар санаашнд оромжлоо. Яг энэ үед лабиринт хаагдж тэднийг хот руу буцаан телепорт хийжээ. Үүж явж хотын талбайраа шилжиж хүмүүс хайртай хүмүүсээ буцаж ирэхийг түгшүүртэй чимээгүй хүлээж. Портос анивчиж ихлэн битэж сөрсөн содтөгчтэй газарч шидэж гарав. Хин нэгэн гэлдийг дууд химээ хашгирахад сандарч дөөсч. Хүмүүс шархацсан хүмүүс тасваргүй. Тэгээд тэд биерний сэлэгцэн биеийг анзаарч түүнийг бараг амьд өвдсөн шиг харагдаж байна гэж шимэлдэж хэвсв. Миша манаран сэрч амьд дагаадаа гайхсан ч шууд биернийг дуудаж хэвсв. Цугласан олон түүний сүрсэн биеийг харан хөшиж ямар мангас баруун хүнд ингэж нэлэр чаддгийг гайхав. Миша эд татан тэднийг төлхөн хажууд нь онж хин нэгэн дууд гэж ашигар хооронд чихэдний цэжинд наа. Тэр сул цохилох зүрхний цохилтыг сонсож нөжинсэн дундаа түүнийг өөрийг нь ухаан алдуулж зайлсгасан гэж шивнэв. Гөрөвдөр тохорт юу болсон тухай яриа тархаж евтог 30 хүн амьд орч чадсан бөгөөд үхсдийн тав хэдэн зуут хүрсэн байх магадaltaй тухай чимээ тархав. Нэг амьд өвдөгч нэр залуугийн ачаар аврагцнаа дуртахад хин нэгэн түүнийг эзэцгэж таамагсан ч нөгөө залуу түүнийг 3 дахь давхрын жирийн нэг судалдагчээсэн гэж залруулав. Хин бэ гэж асуухад тэр нь жандлын хүү биерэн байсан гэж хариулав. Энэ варварыг Хараа Ханбаатар гэж дуудаг төсөөл хийгээгүй гэсэн яриа гарч ирв. Гэвч хэрэг тэр ингэж өргөжлөж бол энэ цар хэрдөө цаг хугацааны асуудал юм. Хүмүүс түүнийг харьцуулшгүй зөрөгтэй гихтдэг Дамогт Баатрын нэрээр Багваскан гэж дуудаж ирв. Түүний нэр хүнд хордон өсчихсэн ч нэр хүнд үргэлж зарчилтай байдаг бөгөөд энэ нь тоосгчид тусгай үеж явж тохиолдох магадлалыг нэмэгдүүлдэг. Өөр нэг газар засгийн газрын төсмөж биерний хувийн хэргийг харан маш сэжигтэй гэж үзв. Учир нь ийм богино хугацаанд ийм амжилт гаргасан судалдагч тосон байдаггүй. Энэ альбом тушаал татснаас хойш тэрээр ийм олон төрлийн хачин санин эссенстэй хүнийг харж байгаагүй бөгөөд энэ бүхэн жаахан сэжигтэй санагдав. Гэсэн хэдий ч түүхэн тэрхийг аврахаар сонгогдож Баатар гэж нэршигдэж байсан санаа хувь тавилантай бусад хүмүүсийн тухайд орсон байдаг. Залуу хойшноосоо хувийн хэрэг рүү ширтэж "Биер нь үнэхээр ямар хүн бэ? Хувь тавилантай Баатар эсвэл шалмын сүнсүү?" гэж гайхав. Биер нь дүнжинд болсон бүх зүйлийг Риакис сэрсэн ашнаас эхлээд мушаа идэж болсон үе. Тэдний аимшигт зогч болно. Тэр асар том хавтай нохойг мэхэрсэн. Эцсийн агшин хүртэл дахин нэмсв. Нарны гэрэл нүрийг нь тусгад явсан. Миша түүний хөл дээр ухаан ажлын хэвтэж байхад тэр амьд дагаагаа харч түүний талаар зөөлөн нэгв. 2 өдрийн дараа 3 дугаар давхрын бас болон бүгдийг орсон. Варуур Баатрын тухай зөө яриа газар асар байр. Ойрч цаах зарим содчдогчид хин давхрын басыг сэрээсэн бэ гэж маргаалдаж жинхэнэ бурууд нь гадаа байсаар гэж зүтгэж байхад буйрны нэр хүндий үзэл төссөөр байв. Багийн бүсэд гişүүд эцэст нэрж тэр хоёрыг аюулгүй байгааг хараад сэтгэл номроо Роттер бэрцэндээ ууслэр хүсхийг хичээсэн ч буйрн түүнийг тасарч ившээд хоол гэж хэлв. Өндөө авах зураа тэр хизроттай салснаас хойш юу басныг асуув. Дуаф тагнооч бэртгэхэд тэд цаг заахын тулд богоогчийн хүчийг дахин ашигласан гэж тайлбарлав. Миша энэ нь ийм олон удаа үйлчилсэн байсан ч буйрн түүний комбинац ашигласан гэж тооцоолов. Хизрот ашиглах тоог дахин тохируулахын тулд яарчтай сэргийлэх чадварыг ашигласнаа тайлбарлав. Миша буйрнд брокколи хүчээр шахаж байхад хизрот мистерийг имслэх болон бусдыг болохоор гүйцсэн ч тэднийг мөрдөх боломжгүй байсан гэж хэлв. Энэ бол боломжгүй зүйл байв. 3 дахь өдөр нь тэд нөгөө салуутай эмэгтэйтэй дахин таарч Мишагийн сэтгэлийг чилээсэн ч Хикарад тэднийг дөрөвдүгээр давхарлуу зогтсон гэж хэлв. Ротмиллер тэн зөвхөн тэр очиж чадсан гэж нэмж хэлэхэд буйрн тэднийг портлын өнгө өөрчлөгдөхөөс яг өмнө орж мөрдөгчийг өөр бүслөө илгээх механизмыг ашигласныг ойлгов. Хикарад 1-р давхарт 10 өдөр хүлээх нь там байсан гэж өгчөөд туулсан бүхнийхээ дараа буйрны өөр үнэхээр хүрв. Дуарф ихний шалгалтын үеэр нэг хожааснаа ихэмсгээр нэмж хэлж буйрны төвчээрийг шалгав. Тэд мимикийн өхийг асан байж таарсан тул буйрн тоглоомын механизмыг хараад хэвшив. Мимик бол ховор 7 дугаар эренби мангас бөгөөд чадвар нь байлдааныг дэмжихгүй. Човын далд докторгууд нэвтрэх боломж олгодог. Хамгийн гол нь Эрдэнэсийн өрөөний анхны нээждэр санамсаргүй бол дундаг явж байлаа. 50 байхыг хичээн буйрн юу асныг нь асуухад Ротмиллер 2 сая стон, дээд зэрэгийн 3 рашан, 2 дугаартай эд зүрийг 50 нэрж, буйрны өөрийг хүргэж хараал орсоход хүрв. Хикарад түүнд хараал хийхээ бол гэж хэлэхэд буйрн нуушлал хүсэж зүгээр шоконд орсноо тайлбарлав. Ротмиллер дугаартай эд зүйлс өөрт нь хэрэггүй тул зараад мөнгө хугаанагсан бөгөөд энэ нь маш их хэмжээний мөнгө болох байлаа. Буйрн сонин баяр хүргэхэд Миша яагаад аяг тавг хэмжээд байгааг нь асуув. Тэрээр шинэ ахын дарагдаж өгөхгүй байна гэж юузэн тайлбарласан ч эмэгтэй огт итгэсэнгүй. Буйрн түүнд бүх зүйлийг харж амжаагүй байгааг нь хэлэхэд Миша нөгөө нэг агуу явдлыг санагдуулсан нүүр нь усаа. Хикарад тэдний хооронд юу басныг асууж Миша тайлбарч эхлэхэд буйрн зарим нарийн ширээнийг нуухан тулд ярианы шууд таслав. Тэрээр сонирхолтой хэсгүүдийг алгасан ерөнхий хоронгойг ярьж өгсөнд багийнхан шууд сонирхож эхлэв. Ротмиллер Мишад сонсон аратантай болсонд нь баяр хүргэж хүнд дарамт байсан байх гэж хэлээд буйрнууд ямар хамаатайг асуув. Эмэгтэй асуултаас дулцсан ба Хикарад Жарвар кланы нэгсэн галзуу хамгаалалтын төлбөр дуурсаж Осносо талын төлхийг шууд санаж босгов. Дуашки бүх зүйлийг сонссны дараа сэтгэл нь хөдөж Хикарад бяцхан бас химээх цалыг хинч марахгүй болсныг нэмж хэлв. Энэ хож буйрныг гайхширхад ажиллуулж
Дорф хүмүүс түүнийг аль хэдийн ингэж додж байгааг хэлв. Үйл явдал усам мөрчимжиж, эцэгтэй мөч ярдж байна. Дараагийн хэсэгт бүх зүйлс эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслав 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нэн дараа гаргаж өгье. Таашаагдсан бол лайк дарж, сувлмэн заавал бүртгүүлээрэй.